Hi guys, одоо оройны 6 асуулж байна. Тэгээд оройныхоо хоолыг хийж идэх чинь будаатай хураг хийж идэнэ. Дахин нэмахтай будаатай хураг. Яг будаатай хураг гэж нэрлэх үгүй мэдгүй л зүгээр маха дахин маха шараад тэгээд будаагаа шагаад тэгээд ингээд хамт идэнэ. Оройны 11-с ажилтаа болохоор тэр болтол үлсэх юм шиг санагдаад юм хийж идэх шийдсэн байна. Тэр үед нүг You Get Seriously үдээс тусахнаас хойш can this law be translated гэд нэг солонгос драм үзсэн. Тэр ихтэй нэх амар гоё байгаагүй тэр кедрам бол. Тэгээ та хэдэд гоё санал болгох кедрам ч юм уу эсвэл serious байх юм бол комментэн дээр үлдээгээрэй. My dinner. Одоо ажиллаа явж байна. Амар яцчихна. Одоо энэ метроноос аваад 10 минут яваад буугаад тэгээд руугаа хадаа 2 минут болоо. Жох хуцаж магадгүй л хэлтэй айгу хаа. Би хацрах дургүй болохоор ер нь нэг хоцордоггүй байна. Ажлын анх хоол маань юм байна. Маш гоё ямттай харагдаж байна. Энэ их бол яаж гоон баггүй тэсэлцтэй. Тэр ирсэн аим халуун байна. Тэгээд надаас юу нэрчж яах юм бол надад зүгээр хүсэлтэй нэрчж байна. Тэгээд лоороо чишүүд орох хэрэгтэй юм байна. Гэтэ өнөөдөр миний нүдний бодолт so pretty guys. Би сормосоо бараг 10 минут бодсон байна. Тэгээд миний сормосоо харж байна. Pretty. Одоо өдрийн 2 цаг болж байна. Тэгээд ажилтай. Уг нь заяа би зөөгчийн ажлыг хийх ёстой өдөр байсан чинь би тэр ажлаасаа чөлөө аваад би өөр ажил хийж чинь. Тэгээ өглөөний 8 гэж унтсан. 6 цаг унтсан байна. Тэгээ 4-гээд тэр газар очих хэрэгтэй болохоор одоо нүр гашуудаа ваагаад юм идчихэд тэгээд нүрээ будаад явна. Тоглолтын дээр ажиллах байгаа. Хүндээд ирсэн. Энэ бол ер нь шоуны гудамж заяа юу. Солонгосын энд ингээд Монгол клуб бүр 2-3-аараа байж идэг. Тэгээд хүмүүс амар шоуддаг газар. Тэгээд өнөөдөр энд тоглолт нь болох юм байлээ. Тэгээд энд ажиллаад хараад бараг шоудах байх гэж би бодож байна. Гэтэ мэдэхгүй байна. Нар гарцсан байхад хүндээс явж идсэн биш. Нар гарч яхад хүн дээр иржсэн удаа бол байхгүй юм байна. Амар сонир мэдрэмж төрдөг юм байна. Яа 4 цагт ир гэж дуудчихад тэгээд энд хийн чалга гэж бодлоо. Би одоо юу хийх ёстой мэдгүй л юм. Найз руу залгасан чинь намайг кофе шоп ороосоо гэсэн. Би мөнгөгүй штэ. Би яаж кофе авч явах юм бэ? Тэр халуун байгаа болохоор зүгээр ямар ч хамаагүй дэлгүүрс орохоор шийдлээ. Нэг ийм дэлгүүрлөө орж ирлээ. Ийм хөрхөн газарт юм байна. Эдгээр ихтэй үнэндээ хүнд ч хэрэггүй төхөө. Зүгээр л мөнгөний гарц. Өмнө нь би иймэрхүү юмд амар дуртай байсан л та. Гэтэ томроод ойлгосон гэх юм уу. Зүгээр л амар бүгдээрээ мөнгөний гарц байсан гэдгийг иймэрхүү юмд. Хөргөн сэнхтэй. Тэсэн хин жоохон тусч. Амар хөлс. Энэ минь бол ямар утга учиртай вэ би мэдэхгүй л энэ анимашныг би ер нь бол дуртай үзсэн л дээ. Гэтэ энэгээр яг яах юм бол гэд гайхчихл. Хавцсан юм болов уу? Тийм ээ хавцсан. Миний хараа. Швид мөднөста амар зэрэг юм бэ. Хөөе юм бас. Тэгээд энэ дэшиг гэдэг нэг юм байна л гэдэг шоурцлээ. Энэ миний багангийн тахта ашигладаг байсан хүмүүстэй адилхан хэлбэртэй байна. Хүмүүс эндээс ингээд бэлэг дурсгал юм гээ гадаад хүмүүс эндээс авч байгаа ч гэсэн эднэр бүгдээрээ хятадаас орж ирж байгаа гэж боддоо. Энэ хүмүүс бүгдээрээ Сеул барьц яваад ханаас аваад байгаа юм бол. Хүмүүс явж байна. Энэ ханхасанд ингээд явж байгаа чөлтэй л юм байна. Влог брэнд гэдэг юм байна. Би Instagram-аас амар харж байсан санагдаад байна. Надаа ер нь нэлээд таалагдчихсан байгаа амар чик стайл. Явцдаг байдаг. Тэгээд стрелийн насан. Vlog брэнд гэж утсан байхгүй гэсэн чинь үгүй байсан юм байна. Зүгээр дэлгүүрийн нэрээс юм байна. Хятадаас бараад орж ирэх юм байна. Материал бол юм уу юм байна.
Энэ юу вэ? Энэ бэ. Өсөд 될까요? Тэний ягаад ч юм бэ сая. Энэ ажилтны юм байна. Энийг өгөх гэсэн гэх юм бэ. Авчлаа. За энэ ихтэй юмгүй байснаас хамаагүй дээр юм байна дөө. Тэр ихтэй ямар дуурчтай юм бэ гэсэн хэрэг мэдэхгүй. Яг л үндэ энэ хүнийг харах юм бол сайкл байж байна. Айн бүр нохоо ажилласан юм гэж бодлоо. Стори дарташ. Энэ халуунд би уусаа бүр тэсгүй юм байна уу. Зүгээр л сая байсан барилга руугаа явъя гэж бодлоо. Тэгээд би хоёрт дээр нь сууя гэж бодсон. Би түрүүний хальт би хоёр руу буужж үзэх байсан чинь би хоёр нэм байгаа эсрүүхэн мэс. Тэгээ би хоёр дээр нь очиод шитгэн дээр суугаад эхлэе гэж бодчих. Карта бүр ямар ч юм. Зүгээр чи намтан гоё тоо. Хин амтэлтэй халууцж байгаа хта амар халуун өгчм дотор орлоо гэж чи. Энэ л тамлал зүгээр аирконоос одоо юм аашин гэмээр бүр амар гоё сэрүүхэн байна. Одоо энэ суугаад түлээндээ дүүлээж захтай TikTok дээр лайв хийж гэж бодлоо. Яг гэх юм л өдөж байгаа л. Энэ доор бүр сүлжээч байхгүй юм байна гэж боддоо. Битгүй тий юу ч хийх хэрэгтэй. Надад 4 цаг гэсэн. Би 4 цагт ирчихээ. Өөр нэг цаг болчихсон. Танилцуулаарай өөрийгөө. За ингэ. Юу атагдсан шүү. Горч шүү. Үнэхээр ихтэй би бараг хассан баха. Тийм ээ. Наад мэрийгөө. Тэ. Тийм. За ингэ. Чи нэг хоёр өдөр дараалал байна шүү дээ. Тийм баха. Яг нэг өдрийг оруулах юм бол амар уйдгартай. Их мэддэг болохоор. Тэ. Ингэ. Нэрийг янзлаад тэгсэн байна. Одоо 7:10 болж байна. Аян стаф гэдэг юм ашиглаж байна. Би стаф гэдэг юм бүр ингээд амар уурах гэж тэгэхээр хойд нэмээд байгаа юм юу гэж цаанаад чинь тийм юм таны харагдсан юм байна. Тэгээд эмсээ бороо тийш хаваатаа бичсэн даа юу. Тэгээд одоо бараг эмсээ санагдчих. Эти хаан дараалаар дэлгүүр явж байна. Одоо шиний баг 11 бүтгч заяа. Тэгж ах дуусаагүй л энэ, дуусахгүй л энэ. Тэгээ хэд байхыг нь сайн мэдгүй л энэ. Тэгээ ажиллаж байхдаа ер нь л уусан. Нэштэй бороо юм яриад нөө зөв юм яриад мэдгүй л энэ.
어떤 게 질게 사랑하게 지키네 Христосом Бог сайхан зүйтэй дайнууда зүйтэй дайгаа Маш их баярлалаа. За ингээд бүгдээрээ их орондоо хайртай. Тэгээд бүгдээрээ ямар нэгэн хүсэл зоригтойгоо нэг ихтэй гар хүчгээ. 바보 같대. 너무 방심없대. Юунаас болоод гэдгийг ингээд дуслаа дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.